Өчигдөр гацуурт компани барилга дээр ажиллаж байсан 48 настай солонгос эр унаж амиа алджээ. Тэр дороо эмч түргэгдсэн ч ухаан орохгүй байсаар нас барсан байна. Тэрээр ажиллаа хийх үедээ аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй байсан байна. Мөн Өмнөхов аймгийн Хамбогд сумын нийтийн тэрэн жолооч автобусныхаа дугуйг солих гэж байгаад автобусандаа дайруулж амиа алджээ. Энэ нэмэлт ажиллах орчноо сайн хангаагүйгээс болж золгүй байдлаар амиа алдсан хэрэг өнгөрсөн хоногудад хэд гарлаа. За сүүлийн үеийн цагдаагийн бодлого бүртгэж байгаа гэмтэргийн тухайд энэ хөдөлмөр аюулгүй байдал хангаагүй бол бас хүний амнаас хохирох, замун түншлэл, эрүүл мэндээр хохирох иймэрхүү асуудлууд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдийн тухайд гэхэд бол энэ богоонд бол гар хөлөө дайруулсан иймэрхүү асуудал бүртгэгдсэн. За иргэд маань өөрсдөө энэ хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй байна. Мөн энэ аж ахуй нэгж байгууллагуудын зохион байгуулагч менежер, замун түншлэл аж ахуй нэгж байгууллагын дарга захирлууд бол мөн иргэдийн бас аюулгүй амар тайван амьдрах нөхцөл болцоог бас энэ аюулгүй орчинд бас ажиллах хөдөлмөрлөг бас эрхийг бас хангаж бас зайлшгүй бас энэ аюулгүй байдлаас анхаарал тавих шаардлагатай байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйгээс болж амиа алдах тоо жил ирэх тусам өсдгөө. Аюулгүй байдал хангах хэрэгсэл компаниуд өгдөггүй, эсвэл өөрсдөө хэрэглэж заншаагүй байдаг гэх судалгаач байдаг. Аюулгүй байдлаа хангаагүйс болж амиа алдаж байгаа тоо баримт их олон байхад барилгачид аюулгүй байдлаа хангахгүй л байна. Голдуу барилгын салбар, уул уурхай, цахилгааны салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүйгээс болж хүмүүс амь эрсдэх нь илбэг байдаг байна.